Сайн байцгаана уу? Миндамөр сайхан наацхаас нь. За, ерөнхийдөө хэвлэлнгийнх нь хувьд маш удаан хугацаанд бас анализ хийсэнгүү. Хэр удаж байна ч 7-8 сар гэдэг чинь бэ штий. Пөө хаасан. Нөгөө нэг юуны үе маяс гэж. Чулуун зэвсгийн үе маяс анализ орсонгүй шүү дээ. За, энийг устгах нэг тестинг фолдер явуулсан байгаа. За, хэвлэлнгийнх нь хувьд эргээд үлсэж байгаадаа таатай байна. Тэгээд энэ 7 хоногоос эхлээд хэдүүлэн анализд анхаарал, арилжаанд анхаарал явах нэ. Тэгээ манайханд ерөн сонь сайхан ойр дарилж байгаагаар ерөөхдөө савлт өндөртэй бас маш олон савлж байгаа сургатай сайхан үйлрэлийг өгтөж авч байна. За одоо тэгээ намрын үйлрэл ерөөхдөө бол эхлэх гэж байна. Зуны үйлрэл ингээд дуслаа. Миний амралч ус ингээд дуслаа. Бас арай л хэтэрхий удаан амарчлаа. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд өнөөдөр 10 цагаас одоо ирж байгаа юм шүү дээ. За. За хэдүүлэн ингээд анализаа эхэлнэ. Мэдээж дөрмийн ёсоор хэдүүлээ энэ 7 хоногт гарах мэдээнүүдэд талаар сайхан яригдана. За тэгээ өнөөдөр болохоор President Trump speaks гэсэн мэдээлэл ерөнхийдөө бол Трамп мэдээлэл хийж байгаа. Сайхан ярилцлага гэж байгаа сургатай байна. За тэгэхэд мэдээж ойрын үед юу болоод байгаа вэ гэдгийг ойрд ерөнхийдөө бол Трамп маань бол бас сүүлийн үед нэлээд савлгаа оруулж байгаа. Эсвэл одоо нэг тийм нэг их замбраагүй нэг тийм байдал үүссэн. Тэгэхээр хэдүүлээ. Тэр асуудлуудыг мэдээж дараа ярина. Гэхдээ арилжааны тал дээр ерөнхийдөө юу болсон гэдгийг хэдүүлээ заавалчгүй бас ярина. За тэгээд мэдээж мэдээнийхэн дараа хэдүүлээ шууд арилжааныхан програм руу ороод сайхан цэгүүдийг гаргаж яваад энэ 7 хоногт за нэг иймэрхүү байх юм байна да гэд хэдүүлээ нэг сайхан анзаараад шийдвэр гаргацдаг. Тэр шийдлээ ерөнхийдөө бол барина. За тэгэхээр энэ 7 хоногт юу байх юм бэ гэх юм бол Австрал доллар дээр бас ерөнхий мэдээнүүд гарч ирж байна. За хэдүүлэнгийнх нь хувьд бас инфляцид нөлөөлөх core CPI-ийн мэдээ гарч ирж байгаа юм байна. Маргааш 8:30 цагаас 8 цаг 30 минутаас. За ойрд анализ хийгээгүй гэж жоохон түгдрээд үү шүү. За core CPI-ийн мэдээ ерөнхийдөө бол өмнөх нь 0.2 байсан бол 0.3-аар гарч ирнэ. Тэгээд энэ сарынх болохоор 0.3 байсан бол 0.2 болж гарч ирнэ. Энэ жилээ 2.7 байсан бол 2.8 болж гарч ирнэ гэсэн ерөнхий үзүүлэлт харуулж байна. За тэгээд Америкийн нэгдсэн улсын шууд эдийн засаг дээр хэдүүлээ USD-гээ сайхан тодтоод яриад явцдаг. За тэгээд Австрал доллар ерөнхий бас чухал мэдээнүүдийг хэдүүлээ бас хөрхэн яриад явцдаг тий. За тэгээд wage price index за ойлгомжтой
3 дахь өдөр бол хэдүүлэнгийнх нь хувьд бол нэг тийм амар том хөдөлгөөнтэй өдөр бол биш байх нь. Гэхдээ хэдүүлэнгийнх нь мэддгээр crude oil inventory гэсэн мэдээ бас гарах нэ. Тэгэхээр хэдүүл ямар ч байсан харж ил байх нь байна, ажиглаж ил байх нь байна. За тэгээд oil дээр бас хэдүүлэнд нь бас нэг ярих юм гараад ирсэн байгаа. Тэрнийг гэхдээ өнөөдөр ярих уу? 3 дахь, 3 дахь, 5 дахь мартахаас ярих уу гэдгийг хэдүүл ерөнхийдөө бол харуулах нь бай. Гэдгийг ерөнхийдөө бол би өөр шийдэх нь та нар ч одоо яах вэ? За тэгээд 4 дахь өдөр мэдээнүүд бас араараас ерөнхийдөө бол жагсаж ирж байна. За тэгээд CPI-ийн араас мэдээж PPI-ийн мэдээ гардаг. За тэгээд Core PPI-ийн мэдээ Америкийн нэгдсэн улс дээр өмнөх нь тэг гарсан юм уу бүр? Өө зү. 0.2 болж өсөлттэй гарнаа гэсэн. Энэ сарынх бас ерөнхийдөө бол тэгж гарнаа гэсэн. Ерөнхийдөө бол таамаглалтай байгаа юм байна шинжээчдийн дүгнэлтээр. За тэнгууд unemployment claims за ажилгүйдлийн нэхэмжил ерөнхийдөө бол 226 мянга байсан бол 225 мянга болж буурна гэсэн ерөнхий үзүүлэлтийг бол манай шинжээчд бол дүгнэж байгаа юм байна. Гэсэн чинь нэрээ манай crude oil байхгүй юм биш үү? За тэгээд 5 дахь өдөр болж ирнэ. За 5 дахь өдөр ч хэдүүлээ ёстой жинхэнэ алалцсан дээ. За 5 дахь өдөр за өглөөний 2 цагаас Forms member Bark and Speak гинэ. За Forms-ийн member ерөнхийдөө бол үг хэлэх нь байна. За тэгтээ нэг тийм амар сериозны юм бол биш юм шиг байна. За тэгэнгүүт Хятадын нэгдсэн улс төр бас industrial production за тэгээд 6.8. За эдгээр яах вэ? Америк нэгдсэн улс төр core retail sales өрөв хаана 0.5-аас 0.3 болно гэж буурна гэж байгаа юм байна. Retail sales 0.6 байсан бол 0.5 болж буурна. За тэгэнгүүт Empire State Manufacturing Index за 5.5 байсан бол хасах 1.2 болж буурна гэсэн байна. Энэ ерөнхийдөө бол баг зэргийн савлгаануудыг ер нь 5 дахь өдөр Nasdaq тэгээд индексүүд төр ерөнхийдөө бол савлгаатай байх юм байна гэдгийг ингээд хэдүүлэнгийнх нь ерөнхийдөө бол ойлгомжтой болчлоо. За тэгэхээр бас савлгаа хоёрын янзаар хэдүүлээ бол ангилдаг штэ. Дээшээ доошоо юу эсвэл сахан хажуу тийш хэрэг явждаг те. За тэгээд энийг хэдүүлээ ерөнхийдөө бол анзаарч ажиглаж харах нь байна. За тэгээд prelim on consumer sentiment за тэгээд inflation expectation гэсэн мэдээнүүд ерөнхийдөө бол угаасаа гарч илсэн тэгээд гарах л байх та. За тэгээд гарах нь байна. Ямар ч байсан. За тэгээд inflation expectations-ийг ерөнхийдөө бол өмнөхийн 4.5 гэсэн бол одоо бол өсөлттэй байх уу, бууралтай байх уу гэдгийг ерөнхийдөө шинжээчд бол таамаглаж дүгнээгүй байгаа юм байна. Дүгнж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр за хэдүүлэнгийнх нь хувьд өмнөх юу болсон юмнууд ерөнхийдөө бол ойлгомжтой. За тэгээд мэдээж мэдээ суур үзэж байгаа бол хэдүүлээ бол өнөөдөр заавал ч президент Трамп speaks гэдэг ерөнхийдөө бол унших нь бас зүйтэй байх. За тэгэхээр энийг ерөнхийдөө бол бичлэг болоод бас нэг орчих واخа. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд юу хийх ёстой вэ гэдэг маань эхний ээлжинд хэдүүлээ өнөөдөр суур мэдээ биш дүн шинжилгээ хийх гэж байгаа учраас за дүн шинжилгээ ч байх тий. Ерөнхийдөө бол шинжилгээ хийх гэж байгаа учраас хэдүүлээ мэдээж програм нэ. За тэгээд энэ одоо алтан дээр байгаа. За алт бол хэдүүлэнгийнх нь хувьд бүр өмнөхийн ярьснаар бол өсөөд ороод ирсэн байгаа шүү дээ. Оо одоо гацаа наачна. За болий. За ерөнхий алтны өсөлт өөрөө хэдтэй байсан бэ гэдэг чинь за ерөнхий зургнууд бол шинжлэгдсэн байгаа даа. Тэгэхээр хэдүүлээ шууд юунаас авч ирнэ. За тэгээд за хэдүүлэнгийнх нь хувьд ямар асуудалтай байгаа юм бэ гэх юм бол асуудал ч юу ах вэ? Зүгээр ерхий энэ 7 хоногт юу болж өнгөрөх юм бэ гэдгийг ерөөхдөө нэг ажиад авахд гимгүү зүйл нөрөө алт өөрөө дээшгээ гараад ирсэн байгаа тий 3500 гараад ирсэн байгаа. Энд чи хавас 4 сарын 20 хэдэнд болж исэн үйл явцсан. Тэгэд энэний ерөөхдөө бол 500 хүрнэ гэж орилоод байсан. Ерөөхдөө бол хүрсэн. За өмнөх анализууд төр ч гэсэн яригчээсэн асуудал. Би чинь тэгээд бас хизээ хүртэл ер нь анализ хийгээгүй юм бэ. 4-5 сараас тусцсан юм ааш. За тэгвэл нэг иймэрхүү байдал үүссэн байна. За тэгээд 2 сар бараг анализ хийгээгүй.
хамраа яваад өгсөн гэж. Хамраа яваад өгсөн ч гэж ерөнхийдөө бол дотоодын ажилдаа болоод яваад өгсөн хүн байдаг байгаа. За тэр чи яах вэ? За хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж энэ ч 50-ийн тохиолд аваад дээшгээ 14 гээд 61.8 гээд мэдээж 2 дугаар орны магадлал яваад өгсөн тий. За дээшгээ ерөнхийдөө хамгийн дээдэлтэй 3450 гарч ирээд 3244 гараад ирсэн. За ингээд 3437 гээд доод ёроолыг ихний ээлжинд 3273 гээд ёроол ерөнхийдөө бол баг багаар ахмаг байдалтай харагдаж байгаа. Хэдүүлэнгийнх нь хувьд эсвэл энэ гурван ёроолыг харьцуулж үзнэ. За энэ гурав ерөнхийдөө бол болж гинэ гэх юм уу? За ерөнхийдөө бол нэг энэ хэсгийг бараг тарц гээд аваад үзчих болно. Хүлэгтийн энэ хэсгийг гэсэн үг. Тарцэг гээд аваад үзчих болно гэсэн. Одоо тэгэнгүүт нөгөө тарцэг нь ингэж орж ирэхэд вэ штэ. За тэгвэл хэдүүлэнгийнх нь харж байгаачлангаар анализ ямархуу явагдах вэ? За яах вэ гэдэг байгаа нь бол энэ ч хэдүүлэнгийнх нь харж байгаачлангаар ёроол тэнцэж орж ирээд ерөнхийдөө ёроол агцсан байдалтай харагдаж байгаа. Гэхдээ энэ хэсгийг ерөнхийдөө бол хэдүүлээ заавалж зургаар шалгаж үзэх шаардлагатай болно. За тэгвэл үү штэ хэдүүлэнгийнх нь хувьд яригадаад байсан нөгөө хэсэг чинь яг энэ хэсэгт байгаа. За энэ өмнө ерөнхийдөө бол хүмүүст анализ орж ирсэн зураг байгаа даа. За энийг ч яах. За тэгэнгүүт дийлигийн байдлаар хэдүүлэнгийнх нь саяны энэ 4 цагийн зурагдсан байгаа зураг өөрөө хаанаас эхэлтэй юм бэ гэх юм бол нөхөр өөрөө энэ авцанаас ерөнхийдөө бол энэ чинээс ингээд трактесмэнд ороод ирсэн байна. За тэгвэл 4 цагийн байдлаар доор ерөнхийдөө бол 86 буюу 14-ийн тоталд орж ирээд дээшгээ гарсан 14-ийн шалгалтыг хийцэн эсвэл ирэлгүй 14-ийг шалгах магадлал өндөртэй гэж харж ирсэн боловч 14-ийн шалгалтаасаа шууд арай үрсэн юм арай өрөөг юм шүү дээ. 3409 хавцаанаас ерөөдөө бол доош уруудаж ирсэн. За тэгэнгүүт өмнөх байдлаар би чин дээшээ 3412 12 руу зүтгүүлчих гээд байсан чин нөхөр өөрөө буруутцаа. За тэгвэл жижиг зургийг жижигрүүлж нэг үзнэ. Хэдүүлэнгийнх нь хувьд энэ зургнууд what the fuck. За хэдүүлэнгийнх нь хувьд энэ зургнуудыг хідүүлээ устгана. За тэгвэл үү штэ хэдүүлэнгийнх нь одоо байгаа ачлангаар харж байгаачлангаар биш харж байгаачлангаар за ерөнхийд тгийн шалгалт хийцэн. За доотлын ёроол өрөө 108 байсан. 108 сайхан доо шүү. За тэгээд мэдээж харьцааны хөдөлгөөний журмаар 23.6-г ерөнхийдөө бол дуусгасан. Энэ хэсгийн зургийг би ерөнхийдөө бол хангалттай сайн харах хэрэгтэй байсан боловч хараагүй. Ерөнхий энэ хэсгийг мартсан гэсэн зургийг одоо ерөнхийдөө шинжилдэг жоох оройтц. За яах вэ? За тэгвэл энэ чинээс шинжилт хийх юм бол одоогийн байдлаар бол доотлын ёроол дээр тулсан байдалтайгаар харагдаж байна. За тэгвэл шалгалт өөрөө дээшгээ заавалчгүй 38.2 гээд доошгоо нэг цөмөрх байдалтай харагдах уу? Эсвэл энэ доотлын хэсэг өөрөө ёроол болоод нэмээс дээшгээ өсөлтийн хэсгээ бүтэн аваад явах уу гэдэг хэдүүлэнгийнх нь хувьд маш том асуулт болж мөлдөж байна. За тэгвэл энэ зургийг хийдүүлээ устгаад яг энэ хэсгээс. За бас харин ч тэгж томруулах нь хайш юм би. За 4 цагийн байдлаар ерөнхий нөхцөл байдал ямар харагдаж байгаа вэ гэхлээр энийг устгаад за энэ чи 23.6-гийн хөдөлгөөн ороод ирсэн байгаа. 23.6 76.4 гэж хэлэх юм байна. За тэгэхээр макс ханш заавалчгүй энэ ч байсан 3398 юм уу 3405 мав гэсэн ханшнууд угаасаа биднэрт байхад бол байсан. Хөдөлгөөн өөрөө өсөлтөө хийцэн. За болсон. За ерөнхийн энэ хэсгийн зураг ингээд болчихж байгаа гэсэн үг. За тэгвэл дараагийн хөдөлгөөн яг ямар үйл явцтай явж байгаа юм бэ гэхлээр ямар ч ялгаагүй нөхөр өөрөө доошогоо 50 гэдэг хөдөлгөөнөөр хийцэн шүү би гэдгийг анхруулж эхэлж байна. За тэгэхээр энэ чэнэс мэдээж 1-р амны магадлалын хөдөлгөөн нэг рүүгээ шидэж байна гэсэн үг. За дараагийн хөдөлгөөн өөрөө энэ ч дунд туурал байж чадах уу гэдгээс хэдүүлээ ерөөхдөө бол хэсэг харна гэсэн үг. За өсөлтийн хөдөлгөөн эхэлсэн. Уналтын хөдөлгөөн эхэлсэн. Мэдээж дээшгээ шалгах хөдөлгөөн 3374 байгаад энэ хэсгээс хаашаага яаж тэлчлэх вэ гэдгээс ахын харуулж үж болно гэсэн. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд харж байгаачлан гар дээшгээ нэг өсөлт хийгээд дахиад доошогоо нэг хэмжээний уналт хийж чадах уу гэдгийг хэдүүлээ ирэхэд бол харц сууна гэсэн үг. Тэгэхээр энэ хэсгийг хэдүүлээ заавалчгүй ажигланаа.
За хэрвээ энэ хэсэг сэтрээд дээшгээ гараад ирэх юм бол нөхөр өөрөө дээшгээ заавалчгүй ийшээгээ 94.5 юм уу эсвэл 86-гийн хоорондох хөдөлгөөн буюу ханшны хувьд 3415-аас 3430-ийн хооронд эхний байв үүснэ гэж хэдүүлээ ирэхэд бол харж болно гэсэн үг. За тэгэхээр 38-аас шалгалтсан хөдөлгөөн нь дахиад 61.8-ыг сэтэлгүй үгүй юу гэд энэ хэсэгтээ түр жоохон хэржиж болно. Доошоо унаад дээшгээ шалгалтаа хийх юм бол энэ хэсэг харин сэтэрх юм бол хэдүүлээ заавалчгүй доошоогоо 23.6 гэсэн цэг рүү харах болно. За тэгтээ энэчнээс 76 61.8-ыг сэтэрсэн тохиолдолд 50 гээд явж байгаа бол ямар нэгэн дунд гачирны хөдөлгөөн байхгүй бол хэдүүлээ заавалчгүй доошоо нэг пад гэд энийг бол сэтэлгүй юу гэж хараадах шаардлага байхгүй. Ойлгомжтой ерөнхий сэтэрхлэгээ ийшээ орж ирж болно. Хэрвээ энэ чинь 38.2-оос 61.8-аас хачир авбал өөрөөр хэлэх юм бол 3374 гэдэг аншаас шалгалт аваад буцах юм бол буцалтын хөдөлгөөрөө 38.2 буюу 3335-34 хавцаа ерөнхийдөө бол хөдөлгөөн дууснаа гэж хэдүүлээ ерөнхийдөө бол харж болно гэсэн. Энэ 7 хоногийнхаа анализыг ерөнхийдөө энэ байдалтайгаар ерөнхийдөө бол харж болно. За тэгвэл биш үү хэдүүлээ мэдээж зургийг жижигрүүлэх ёстой. За энэ хэсгийг ингээд хэдүүлээ харсан мэдээж зургийн дагуу явцсан. За энэ хэсгийн ханалтын хөдөлгөөн өөрөө доошогоо жижиг зурган дээр бол арай нэг тийм 3340 гэдэг ханш руугаа тэмүүлэх байр суурьтай харагдаж байна. Тэгвэл энээс цааш 3327 гэдэг ханш ерөөхдөө бол хуучин зургаар бол харагдаж байна. Тэгэхээр энэ хэсэг дээр хэдүүлээ заавалчгүй нэх анхаарал ач холбогдол заавал өгөөд байх шаардлага байхгүйгээр ингээд нэг харчил та. Яшиг сайхан тулгаар шалгачих чадахгүй юм биш. Тийм ээ. За энэ хэсэг дээр нөхцөл байдал за иймэрхүү явцсан. За энэ хэсгийг заавалчгүй нэг тодруулж харъя. Нэг цагийн байдал дээр арай сунцсан байгаад ирнэ гэсэн үг. За 50 доошогоо ерөөхдөө бол үзүр жоохон хийцэн. Өмнөх зургаар арай нэг тийм сэтгэлийн хөдөлгөөн ороод ирсэн харагдчихсэн боловч нөхөр өөрөө арай сэтгэл болоогүй. Үзүр байсан юм аа гэдгээ ерөөхдөө бол хэлж байна. За тэгвэл үү штэ. Хэдүүлээ 76.4-өөс шалгалт аваад энэ чинь сэтэлж чадахгүй жоохон дунгинж гарсан бол 50 гэдэг хөдөлгөөн сүүлийн хөдөлгөөн байх боломжтой. Үнэтэй хөдөлгөөн. За хэрвээ дэшиг өсөлтийн шалгалт өөрөө энэ хавцаа байх ёстой болж хэлнэ гэсэн үг. Тэгэхээр 61.8 гэд сэний энэ хөдөлгөөний чинь ярьсан шүү дээ гэж өмнөх зураг яриад байгаа юм биш үү? За энэ 4 цагийн зураг бол маш ойлгомжтой харагдаж байгаа. За ерхий байдал бол ойлгомжтой тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ энэ нэг цагийнхан зурган дээр сайхан шууд тулгаад харчна гэсэн үг. Нэг цагийнхан зурган дээр сайхан шууд тулгаад харчнаа. За энийг алгуул. За. За тэгэхээр энэ хэсгийг ерөөхдөө хэдүүлээ заавалчгүй шалгаж үзэх ёстой. За энэ хэсэг дээр ерөнхий шалгалт бол ороод ирсэн. За баг ингэж шалгаж болно. За тэгвэл үү шүү дээ энэ хэсгийн шалгалт өөрөө за хамгийн макс хөдөлгөөн энэ хавцаа явж исэн. Эхний ээлжинд яг энэ ч яриад. За ингээд явхдаа 23.6 тэг гэд ярьжсэн хөдөлгөөн ерөөхдөө бол ороод ирсэн. Дээшгээ заавалч нэг ахмад хөдөлгөөн явна 23.6 дахиад ороод ирсэн. Тэг тэгснэ 14 гэд дэлгүүгийн 14 хийчихэж байгаа. Энэ илүүгийн 14 хөдөлгөөн цэвэрхэн орж ирсэн. За зургийг ерөөхдөө бол хөөж болно гэдэг ба шүү. За тэнгуут биш энэ зургийг засварлангууд энэ хэсэг чинь 38.2-ын шалгалт болж үлдээд одоо 38.2-ын шалгалтыг дахин хийж байна. За энэ хэсэг ерөөхдөө бол дахиж сэтерхгүй юу гэдгийг шалтгаалаад дундын хөдөлгөөнийхэн хугарлыг авах уугүй юу гэдэг нь бас тодорхой болно. За тэгэхээр энэ хэсэг дээр ямар ч байсан хэд удаан далчихнах юм бол ийшээгээ юу гараад ирнэ. За тэгэхээр дээшигээ мэдээж 3376 73 гэсэн ханш руу орж ирээд нөхөр өөрөө дээшигээ сэтлээд 14 шалгалтыг хийх юм бол хэдүүлээ доошгоо заавалч гэнэх ирээдүй хараадах шаардлагагүй болчихно. Тэгэхээр ерөнхийдөө бол 38.2-оос шалгалтын хүч авах юм бол 3373-аас 76-гийн хооронд хөдөлгөөнийг хараад энэ хэсэг сэтерхгүй яг хэвэндээ барих юм бол хэдүүлээ үргэлжлүүлээд нэг үнэлтийн хөдөлгөөн авнаа гэд ерөнхийдөө бол бат сайхан ихтгэлтэй байж болно гэсэн үг.
За тэгэхээр энэ хэсгийг хийдүүлээ ингээд харж байна. За дээшгээ гарч ирээ шалгалт орж ирээд явах нь байна ч юу бах. Ерөнхийдөө бол явж болно. За хэрвээ нөхөр өөрөө энэ хэсгээс итлэхгүй бол доошгоо нэг цөмөрлийн хөдөлгөөн хийгээд 50 дээр дуусах боломжтой. 50-ийн хөдөлгөөн хэрвээ явахгүй бол нөхөр өөрөө 50-ийн хөдөлгөөн яваад доошгоо сэтрэх юм бол энийг юм чи яач вэ? За хэдүүлээ макс цэг буюу 76.4 рүү харж болно. Гэхдээ энэ ийшээгээ орж ирнэ ч гэж бас айда хэцүүтэй. 3,300 дахин шалгана гэдэг. За бас байж болох юм. Бас байж болно. Тэгэхээр энэ хэсэг рүү заавалчгүй харна. Яагаад заавалчгүй 50 76.4 эсвэл 23.6 гэдэг хэдэн хэсгийг холбоод байгаа вэ? Тэгэхээр зураг өөрөө ерхий энэчнээс эхлэхдээ ч юм уу, энэчээ дуусахтаа ч тэр 1-2-оор ирэхдээ бол ээлжлэн яваад исэн. Эхний хөдөлгөөн өөрөө энэ хэсгийн хөдөлгөөн ч өөрөө 2 дугаар арны магадлал те. 2 дугаар араа ирэхдээ шилжилж орж ирээд дахиад 2 болчихж байгаа. Тэгэхээр заавалчгүй энэ хавьяас 1 дугаар арны магадлал руу шилжүүлэх нэг хөдөлгөөн заавалчгүй хайж болно гэсэн үг. Хэрвээ 2 дугаар арны магадлал руугаа шилжүүлээд дийшээ яваад өгөх юм бол бака гэдэг дийшээ ирэхэд сэтрэх маш өндөр магадлалтай болж ирнэ. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгүүдийг заавалчгүй харнаа. Заавалчгүй харна шүү. Тэгэхээр энэ хэсгийг хэдүүлээ орхиж болохгүй. За. Trading View дээр угаан зураг зорчвол надад их амар байгаад тах юм. За яах. Уншиж дууссан. Уншаад дуусчихлаа шүү дээ. За уншаад дууссан. За US Oil. За мэдээж crude oil газрын дос гэсэн анализыг оруулдаг. Хэдүүлээ энэ анализ дээрээ ярих тахмаа ярина. За тэгээд ярих юмаа ярина гэдэг байгаа шүү дээ. Ярих тах юм биш. За мэдээж дээлигийн нөхцөл байдал дээр нөхөр өөрөө энэ хэсгийг шалгацсан яваад байсан. За ерөөхдөө бол боломжийн зэгтэй. Хаана вэ нөгөөдөг ч юм. За байдгүй. Ийм юм шүү дээ. За энэ 50-ын шалгалтыг хийдгийг хийцэн. 50-ыг ерөөхдөө бол сэтэлж чадахгүй жоохон далчинж яваад за ерөөхдөө бол сэтэлсэн гэж хэдүүлээ ерөөхдөө бол харж болно. За тэгвэл үү штэ энэ хэсгийг нэг шалгаж үзье. За ингээд нэг юм туталт хэсэг үү штэ 38.2-оос туталт хэсэг. Туталт хэсэг таарчин шалгалтын үед болцсон. За тэгвэл энэ хэсгүүдийг устгаад хэдүүлээ зургийг нэг өөр тийшин шилжүүлнэ. За зургийг өөр тийшин шилжүүлэх юм бол энэ хэсгийг энэ хэсэгтэй хамт зургийг харж эхэлнэ гэсэн үг. За зураг өөрөө нөхцөл байдал дээр ямар байгаа вэ гэдэг нь өөрөө энэчнээс харагданаа. За энэ ёроолоос авж байгаа зураг хинт хэдүүлээ ерөөхдөө бол энэ хэсгийн зурглалыг харна. За 61.8 гэдэг энэ чинь нэг ийм хэсэг ороод ирсэн байгаа нь ойлгомжтой харагдаж байна. За тэгэнгүүт 61.8-ийн хэсэг чинь өөрөө чүд жоохон сэтрэх гээд байгаа харагдаж байгаа те. За хэдүүлэнгийнх нь хувьд ёроол юм. За тэгвэл үштэй. Нөхцөл байдлаараа хэдүүлэнгийнх нь гол дүгнэх ёстой юм нь иймэрхүү хэмжээтэй илүү гарна. Эсвэл 1 6 дахь ингэ тулгаад авчих. За ерхий хайшвал өөрөө 62-23 гэсэн шиг юм байна. Ерөнхийдөө бол 62 хавцаа. Гэхдээ зарим брокертэй ханш трейдинг зөрдөг учраас ерөнхийдөө бол 62 хавцааг хэлчихье. За тэгээд яг энэ хэсэгт орж ирж зогсоод буцаад хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой. Эсвэл 38 буюу 2 дугаар арныхан магадлалаар пад тэгээд 14-ийн тутаалд орж ирэх ёстой. Энэ хэсэг рүү унж орж ирэх боломжтой гэж хэдүүлээ харж болно гэсэн үг. 58. Тэгтээ миний хувьд биш үү? Яг энэ 63, 66 гэдэг ханшнаас юм уу? Эсвэл 62, 23 гэдэг ханшнаас яг энэ хэсгийг л хилээд байна гэсэн үг. Дээшгээ өсөлтийн хөдөлгөөнөө аваад дээшгээ 14-ийн дутаалт юм уу? 14-ийн илүү хийх ёстой гэж ерөөхдөө бол ярих гад байна гэсэн үг. Ерөнхийдөө бол энэ хэсэг рүү харахад бол 80-81 гэдэг ханшчин өөрөө одоохондоо жоохон чанга байгаа ч гэсэн 3 дахь өдөр хүртэл хэдүүлэнгийнх нь хувьд хугацаа байгаа. Тэгэхээр энэ чи 50-ын шалгалтыг ямар ч байсан харнаа. За энэ чинь буцалтын хөдөлгөөн үүслэх гэхэд шалгалтын байдлаар 50 гэдэг хөдөлгөөн рүү орж ирээд уналтын хөдөлгөөн чиглэх юм бол нөхөр өөрөө энэ чи 58.12 гэдэг цэг рүү заавалчгүй унж орж ирэх боломжтой болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ цэгүүдийг хэдүүлээ заавалчгүй ажигланаа. Заавалчгүй ажиглана шүү.
За тэгвэл зургийг жижигрүүлж харах ёстой болж эхэлнэ. За жижигрүүлж харах ёстой болж эхэлнэ гэж байгаа шүү дээ. За ингээд зургаас нэмсэн сайхан цэвэрлэжээ тийм хэдүүлээ. За юуны төрөнд хэдүүлэнгийнх нь хувьд юунаас харах ёстой вэ гэхээр энэ хэсгийг заавалч шалгаж харах шаардлагатай болчиход байгаа. За нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр эн чинь 23.6-гийн шалгалт ороод ирсэн. 23.6-гийн шалгалт ороод ирсэн. За нөхөр өөр ингэж яваад дээшигээ 38.2-ыг сэтлээгүй явж байгаад хэрэлдээ хөдөлгөөн үсэд ерөнхийдөө нэг юм илүүгийн байдалтайгаар 14-ийн хөдөлгөөнийг юм уу шалгасан юм а да янзан. За тэгээд 14 хөдөлгөөн дээшгээ гараад ирсэн. Одоо хэдүүлэнгийнх нь хувьд оёлыг доошоо харах нөхцөл байдал 14 илүү юм уу? Эсвэл энэ ч шалгагдчихсэн 38 илүү явах хэрэгтэй гэж хэдүүлээ иргэд бол таамаглаж болно гэсэн үг. За тэгэхээр энэ хэсгээс болж байгаа гэсэн үг. Энэ хэсгээс болоод энэ 38 илүүгийн хөдөлгөөн үүсэж байгаа. А тэгэнгүүт энэнийхэн хэлбэрийг чүд жоохон өөрчлөөд энэ 50-ын шалгалтаас болоод энэ 14-ийн хэсэг бас шалгагдах боломжтой болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр энэ хэсгийг тгийнхэн шугамыг яг нэг мөсөн сайхан хаглаад сайхан сэтлээд өгөх хэрэгтэй. За тэгэд хэрвээ чадахгүй бол нөхрөөрөө доошоо ийм ёрол хийх нь ерөөхдөө бол буруудж эхэлнэ. За хэдүүлэнгийнх нь харсанчлангаар 61 62 гэдэг хань шугам байна. Доошоо макс цэгнэ. 61 62 гэж хараад байна. Доошгоо 58 71 гэсэн хань шүү. За ерхий энэ хоёр цэг рүү унж орж ирэх боломжтой. Тэгээд макс цэг ерөөхдөө бол дуусаад хэдүүлээ дээшийг үргэлжлүүлэн харах боломжтой болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ зургийнхын юуг харъя. Зургаас сайхан баталчээ. За тэгэхээр нөхцөл байдлын ийм байдалтай байгаа учраас хэдүүлээ энэ чэнэс энэ заавалч хүнийг зурглалыг татах шаардлагатай болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр зураг өөрөө ингэж зааж байгаа. Ингэж авбал яа тий. За эхнээсээ хэдүүлээ баг хөөцөн дээр юм уу дөө. За зураг ерөнхийдөө бол ингэж зурагдсан. Тэгээд доошгоо 86-гийн шалгалтыг авсан. Дээшгээ 14 илүү хийсэн. 14-ийн илүү хийгээд эн чинь хандлтын суурьтай гэж хараад за нөхөр өөрөө 114 дээр ерөнхийдөө эрхийн хувьд бол ирсэн юм байна. За зургийг ерөнхийдөө бол ингэж харган заавалч зүйтэй болж таараад байна да тийм ээ. За 114 ирсэн. За тэгэхээр дээдлийн шалгалтын хөдөлгөөн 86 байх боломжтой болж эхэлнэ. 86 гэж хөдөлгөөн доошоогоо өөрөө 161.8 буюу эсвэл 59.97 гэдэг цаг байгаа юм. Энэ хоёрыг нэг дээр очих хэрэгтэй гэж хэдүүл харж байна гэсэн. 138 юм уу? 161.8 59.95. За тэгвэл ерөнхийдөө бол энэ хэсэг рүү хэдүүлээ харж болох нэ. За энэчнээс ерөнхийдөө сэтэллээ гэх юм бол энэчнээс хэдүүлээ 14-ийн заавалч тутаалтын хөдөлгөөн харах шаардлагатай болчихно гэсэн үг. За тэгэхээр чин 186 гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр заавалч хэдүүлээ энэчнээс нэг 100-ийн шалгалт авах гээд байна да. За 186-ийн цэгийг ингэж үүсгэхэд хэдүүлэнгийнх нь хувьд сая хараад байсан цэг гараад ирж байгаа юм байна. За ерөнхийдөө бол 86-гийн хөдөлгөөнийг хэдүүлээ ажиглаж харах нь байна. За тэгвэл үү штэ нэг цагийн байдлаар зурга бас нэг сайхан баталж авч болно штэ. За тэгэхээр зураг нөхцөл байдлаараа ямар зааж байгаа юм бэ? Яах юм бэ гэдгийг хэдүүлээ нэг ажиглачээ. За энэ хэсэгтээ байвал зүгээр дээ. За ерөнхий энэ нөхцөл байдлыг хэдүүлээ ашиглаад нэг сайхан арилжаа хийчих болно л доо. За энэ хэсэг дээр зургийг татаж үзэхэд энэ чинь хамгийн түрүүнд харагдаж байгаа шалгалт бол 14-ийн шалгалт ороод ирсэн. 38 хөдөлгөөн авцсан. Тэгээд 23 гээд доошоо үргэлжлэлийн хөдөлгөөн нь 61.8. 61.8-аас 50 гээд за энэ чинь тутаалтын 76 гэж харж болох юм байна. За тэгээд 50-аас доошоо. Тэгтээ зураг ялтчихгүй айгуу тийм бохир орж ирж байна те. За нэг ингээд өөрчлөлт үзье. За ингээд ирсэн чинь гайгүй болчихоо гэсэн шал бодлоо. За тэгэхээр хэдүүлээ энэ нөхцөл байдлыг ингэж харъя да. За бас байж болохоор. За ерөнхийдөө энэ хэсэгт нь ерөнхийдөө бол барьсан дээр юм байна уу. Зүгээр сайхан ингэж харчаа.
За хэдүүлэнгийнх нь гоц шалгалт ерөнхийдөө бол энэ хэсэг дээр за 138 гэж явж байгаа. 138-ийн хөдөлгөөн 86-аас эхэлтэй гэж үзэж болно. За 86-аас эхэлтэй 108-ийн хөдөлгөөний суурьтай гэх юм бол доошго заавалчгүй 161.8 гэсэн хөдөлгөөнийг заагаад л байна да. Доошго яалчгүй ёроол зааж чинь тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ энэ 161.8-ыг ерөнхийдөө бол эхний цэг гэж хатгуулах нь зөв юм байна. Яалчгүй зөв юм байна. Яалчгүй зөв. За тэгээд доошго нэг уналтын хөдөлгөөнөөр 60 ерөнхийдөө бол хараад тэрнээс цааш үргэлжлүүлээд өсөх үү үгүй юу гэдгийг ерөнхийдөө бол ажиглаж харах нь байна. За тэгэхээр энэ уналтын хөдөлгөөн заавалчгүй баталгаажсан гэж хэдүүлээ үзэх юм бол чи өөр шалгалт авах газар байхгүй. Аа. За 6-ыг томруулж харвал биш дээ. Угаасаа томруулах юм байна дөө. 108 гээд доошоо 61 19. За ерөнхийдөө бол энэс энэ хооронд юм байна дөө. За энэ хэсгээс энэ хоёрын хооронд л ерөнхий хөдөлгөөн орж ирэх нь байна. За энэ чинь ерөнхийдөө бол хэдүүлэнгийнх нь том ёроол байгаа гэж төсөөлөд наатлын хөдөлгөөн 108 гэдэг чинь наатлын хөдөлгөөн орж ирэхгүй. Заавалчгүй тооцох шаардлагатай болно гэдэг чинь. За ерөнхийдөө бол хамгийн нааталтай гэх юм бол 6348 гэдэг хөдөлгөөнөөс үргэлжлүүлээд төсөлтийн хөдөлгөөн үүснэ хэрвээ чадахгүй доошгоо цөмөрөх юм бол хэдүүлэнгийнх нь хувьд 61 24 гэх цэг хэдүүлэнгийнх нь эхний максыг болж өгнө. Тэр нэг жоохон далжгандаг нэг юм хөдөлгөөний игээд дахиж нэг уналтын хөдөлгөөн үүсэх нүг юу гэдгийг хэдүүлээ заавалчгүй ажиглаж харах нь. За тэгээд хэдүүлээ биткойн руугаа харах уу да. За биткойн ямар байдалтай байгаа вэ? Ямар байдалтай болоо вэ? За хэдүүлэнгийнх нь өмнөх анализуудаар ярьжсэн цэгүүд ерөөхдөө бол баталгаажууд яваад өгсөн байгаа даа тий. За эхний цэгийг 96 гэдэг дээшгээ хит гэж ярьж илээ. Ямар ч байсан 132,000 гэдэг цэг бол байгаа шүү гэдгийг хүмүүстээ бол анхааруулад хэлсэн байгаа даа. За шиба. За ерөнхий хідүүлээ бол заавалчгүй нэг яагаад ах шаардлага байхгүй юм байна дөө. Биткойн дээр заавалчгүй зураг нэмж зураадаг шаардлага байхгүй юм байна дөө. За энэ чинь ерөнхийдөө бол 108-ийн хөдөлгөөнөөс ерөнхий цэгийг авсан, хатгаж үлдсэн 76 тэгээд 86 гэд хөдөлгөөний эрчим өндөрсөн 138 дээр дууссан. За тэгээд 108 гэж дахиж аваад дээшгээ заавалчгүй 161.8 буй эсвэл дээшгээ ерөнхийдөө бол үргэлжлээд явна гэсэн зэгүүдийг ерөнхийдөө бол хэдүүлээ харж байгаа штэ. За цаашаа бол яалчгүй үргэлжлээ явна. 108. Гэхдээ хэдүүлэнгийнх нь 132,000 гэдэг үл эхний цэг. Эхний цэг шүү, эхний цэг. За тэгээд 108-аас дээшгээ 50 юм уу 127 дээр нэг хугарлын цэг байх явд бол байгаа. Хугарлын цэг нь өөрөө доошогоо за энэ хэсгээс гэсэн үг. Эндээс ийшээгээ гэж орж ирээд за нэг ингэж орж ирээл пад гэл ороод ирэх нь байна да. За эн чин зурдаг юм биш байна өө. За хэдүүлэнгийнх нь ичээ байгаа. За энийг авъя. Ерөнхий нөхцөл энчнээс үүссэн хугарах наад боломжтой цэг 58 гээд энчнээс доотлын ёроол буюу 138.2 123 руу унж орж ирсний дараачлангаар нөхөр өөрөө дээшг өсөлтийн хөдөлгөөн шилжинэ гэсэн үг. Хэрвээ энэ хэсэг ерөнхийдөө бас итерх юм бол нөхөр өөрөө буцаа 123 гэсэн барилт руу орж ирэх боломжтой. Яг хэдүүлэнгийнхэн доотлын энэ цэг гэсэн үг. Энэ цэг рүү орж ирээд дээшгээ 23-ын 200-аас 23-ын тутаалтаар орж ирэх буюу энэ хэсэг рүү тэмүүлэх боломжтой болж эхэлнэ. 137,000. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хамгийн дээдлийн ханш нөрөө 127,000-аас 123,000 ер нь 123,000 руу унаад эсвэл доотлынх нь макс хөдөлгөөн буюу 117,000 руу унаад тэгээд дээшгээ ерөөхдөө бол 132,000 юм уу эсвэл 137,000 руу ерөөхдөө бол өсөлтийн хөдөлгөөнөөр орж ирнэ гэдэг хэдүүлээ ерөөхдөө бол анхааруулад авчиж болж байна. Ер нь бол ингэж л харах юм байна. За хэдүүлээ ерөөхдөө бол
анализ яг энэ байранд нь авцгаая. За тэгээд даалт ойл 2 бол ерөнхийдөө бол ойлгомжтой. Хэдүүлээ бол нэг тийм толгой өргөд байх шаардлага бол байхгүй. За мэдээний хувьд гэх юм бол хэдүүлэнгийнх нь за Президент Трамп speaks гэж байна. За ерөнхийдөө бол Трампын хэлж байгаа үйлдэл. За тэгээд unemployment change, unemployment rate, за энэ ч Австрали доллар дээр яригдчихэж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ 7 хоногт бас хөөрхөн савлгаатай байх боломжтой харагдаж байна. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол энэ чэнээс сайхан анализтай сайхан илтгэхэд арилж байгаа эхлүүлээд сайхан энэ 7 хоногт ашигтай байхыг үлзээтэй сайхан ерөөлөг дэвшүүлээ да. За тэгээд анализаа ингээд энэ чиний хэдүүлээ дуусгацгаая. За тэгээд анализаа үзсэн хүмүүс сайхан дэмжээд өгөөрэй. За тэгээд энэ 7 хоногийнхан шаардлагатай бол 3 дахьад, шаардлагагүй бол 5 дахьтай хэдүүлээ анализаар дахин уулзцгаана. За тэгээд баяртай.